Эх орныхоо хязгаар нутгийг сахин хамгаалж малын үржил шимийг буй болгож байгаа тоо толгоонд анхааран малчин удмаа үргэлжлүүлж байгаа Арилди Баатрын гэр бүлээс 40 жилийн өмнө улсын авраг малчин тодрон гарч ижээ. Түүний хувьд залуу малчдыг бэлдэх, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд малчид хамтран ажиллаж хоршоолох нь тун чухал гэдгийг онцолж байлаа. Алс хөдөө хязгаарт бас ингэж малаа малалж Монгол улсынхаа газар нутгийг эзэнтэй байлгаж хүм малыг одоо бас эдээ ундаатай байлгах энэ сайхан нөхцөлийн төлөө ингэж хоёр гүйцэтгэлээр зүтгэдэг малчин түмэн маань бас сар шинийхаа баярын босгон дээр бас одоо аварга тодруулж улс засгийн газрын зүгээс албан ёсоор ингэж хагнадаг энэ сайхан уламжлал тогтоод бас олон жил болж байна. Ялангуяа одоо улсын аварга малчин болно гэдэг бол малыг олон төрөл дээр өсгөх, малынхаа үржил шимийг хүртэх тэр боломжийг улам бүр сайжруулах гэдэг их олон тэр талын өндөр ач холбогдлыг үүсгэсний үндсэн дээр бас энэ улсын авраг малчин болдог юм сайхан онцлогтой. Тэгэхээр одоо яг сүүлийн үед бол бас газар ногоо бас нэг сайн гарахгүй л байгаа л да. Миний багын юм бол болцсон байгаа. Тэгэхээр одоо малчд маань бол малаа чанаржуулах, одоо хорших нэгдэх, малаа чанаржуулах, малыг одоо бас нэг таваарлаг байлгах. За тэгээд нэг тийм учиргүй олон биш. Одоо боломжийг байлгах. Ийм талдаар л одоо бас малчд маань ажиллаж байгаа л да.